За сайн байцгаана уу? Намайг Жамсран Жавын Лувсан дорж гэдэг. За миний би хүний хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг яруу сэтгэгч нийгэмлэгийг үүсгэн байгуулж сүүлийн 7 жил хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр Соёнгийн өрөвч телевизээр дамжуулаад залуучууд Монгол залуу хүн та бүхэнд зориулж ер нь Монгол залуу хүнд хэрхэн бүтээмжтэй хэрхэн өөрийгөө таньж мэдэх үү, хэрхэн өөрийгөө хөгжүүлэх үү гэсэн сэдвээр өөрийнхөө бас хэмжээнд мэдлэг мэдээлэлээ солилцохоор энэхүү лекцийг хүргэж байна. За тэгэхээр эхний сэдэв маань өөрийгөө танин мэдэх гэсэн сэдэв байгаа. Өнөөдөр бол ер нь дэлхийн нийтээрээ хувь хүн өөрийгөө танин мэдэх чухлын тухай маш их яригддаг болсон байгаа. Хүн өөрийгөө яаж танин мэдэх үү гэдэг чиглэлээр залуучууд маань өөрийгөө ирж хайж олон туршилтуудыг хийж байгаа. Тэгэхээр энэ талаараа би бас өөрийнхөө мэдлэг мэдээллийг та бүхэнд хүргэе гэж бодсон юм аа. За тэгэхээр мэдээж хамгийн анх бид нар энэ хорвоод мэдлэгтэй ямар нэгэн тийм утга учир зоригтойгоор мэдээж ирсэн байгаа. Ямар нэгэн зориггүй утга учиргүйгээр ер нь хүн мэдлэнэ гэж байхгүй. Тэгэхээр хүн өөрийн яг хийх ёстой зүйлтэй, бүтээх ёстой зүйлтэй хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэйгээ ер нь ирдэг. Хүн болгоны хийх ёстой зүйл нь өөр заавал тэдгээр хоорондоо ер нь бол огтлцох шаардлагагүй. Тэгэхээр бид нар хамгийн анх эхээс хийн эцгийн улаан цагаан тусал ээжийн улаан тусалтай нийлж хүн бүрэлддэг. Тэгэхээр хамгийн анх хүн болж бүрэлдэхэд тийм ээ 200 сая эс бэлгээс хоорондоо өрсөлддөг шүү дээ, тийм үү? Өрсөлдөж тэр дундаас хамгийн сэргэлэн, хамгийн ахвалжтай, хамгийн овсгоотой, хамгийн хүчтэй нэг л эсэл хийн улаан тусал нэвтэрснээр хүн бүрэлдэхтэр нөхцөл шалтгаан бүрдэж өгч байгаа. Тэгэхээр хамгийн анх бид нар үүссэн ихсэн цэгээ бүгдээрээ ингээд эргээд харъя л та, тийм үү? Тэгэхээр анхнаасаа л бид нар сонгогдсон, шилэгдсэн, анхнаасаа манлайлж, анхнаасаа би чадна гэдгээ нотолж тэр олон сая эсээс манлайж бид нар хүн болж төрсөн байгаа. Хүний энэ заяаг олсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөөц, хүч чадал анхнаасаа тэр бүхний өмнө тэргүүлж өөрийгөө нотолж чадсан тэр нотлогоо, тэр хүч чадал маань биднэрт оршсоор л байгаа. Гэтэл бид нар бол амьдралын явцад бол өөрийн гэсэн тэмүүлэлгүй, өөрийн гэсэн зориг үзэл бодолгүй, тийм ээ? Амьдралд ингээл нухлагтаал бусдын л адил, бусдыг дагаж дуурайсан ч юм уу, тийм? Бусдын араас бусдад адилхан байх гэж хичээсэн ч юм уу, өөрийнхөө дахин давтагдчихгүй тэр ур чадвар, нөөц, боломжоо өөрийгөө дотгошоо тэмүүлэхийн оронд, дотгошоогоо танин мэдэх гэж тэмүүлэхийн оронд илүү өөр гадагшаа зүйлүүдээр өөрийгөө олохоос өмнө өөр бусад зүйлүүдийг олох гэж, гадаад зүйлүүдийг олох гэж амьдралаа бараг үрж дуусгадаг. Хамаг цаг хугацаагаа үрж дуусгадаг. Тэгэхээр эхлээд хүн мэдээж өөрийгөө маш их судалж хамгийн түрүүнд өөрийгөө олохын тулд, өөрийгөө хинбэ гэдгийг мэдхийн тулд эхлээд маш их цаг хугацааг зориулах хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд өөрийнхөө удам судрыг, тийм ээ, монгол хүмүүс бол дээхэн үед 9 үеэ нэрлэж чаддаг, 9 үеэ мэддэг байсан, тийм уламжлалтай байсан. Гэтэл ер нь бол манжийн үед бол тэр уламжлал маань мартагдаж, ургийн бичгүүд маш олноороо устж
ургийн бичгээ хөтлөхөө болж тийм ээ. Одоо хүмүүс одоо болтол нөгөө овгоо бас сайн мэдэхгүй, овгийнхоо нэрийг эцгийнхаа нэрний өмнө ашиглахгүй ингээд яваад байгаа. Тийм учраас үнийгээ одоо бас ирж сурж, ер нь манай өвөг дээдс донд ямар хүмүүс байсан юм бол, юу хийж бүтээж ирсэн, ямар авьяас чадвартай, ямар зан чанартай байсан бол гэдгийг одоо ураг төрлийнхаа хамгийн ахмад эсвэл хамгийн тэр нутаг усанд байгаа хамгийн их мэддэг хөгшөд өвгөд одоо хөх өвгөдтэй хуулцаж өөрийнхөө одоо язгуур үр үндэс өөрийнхөө өвөг дээдсийг хамгийн түрүүнд судлах нь одоо нэг зөв юм аа. Тэр дундаас бас та өөрийгөө олох нэг сэжүүр эндээс гарч ирж болно. За мөн өөрийгөө танин мэдэх гэдэг дээр сүүлийн үед бол бас маш олон төрлийн одоо сорил, судалгаа, шинжилгээний аргууд их хөгжиж байна л да. Тэгэхээр өөрт чинь ер нь ямар зан чанар байгааг одоо сэтгэл зүйн тестээр оншилж тийм ээ. Ямар хандлагатай хүн бэ? Гадагшаа чиглэсэн үү, дотгошоо чиглэсэн үү, судалгаа шинжилгээний хуу, эсвэл нийгмийн хүн үү гэх мэтлэн шинжилгээ ухааны хүн үү гэх мэтлэн ингээд чиглэлүүдээр танд одоо онцлогоо, сорил тестүүдийг сэтгэл зүйн шинжилгээ ухааны үндсэлтэйгээр ингэж хийж өөрийгөө бас чиг хандлага мөн өөрийнхөө одоо зан төлөв, суур ур чадваруудаа бас ингэж тодорхойлох нь зөв юм аа. За мөн дараагийн нэг арга зам бол туулах арга буюу өөрийгөө одоо сорж үзэх. Шинэ зүйлүүдэд өөрийгөө одоо туршиж үзэх. Тэгэхээр мэдээж одоо дээхэн үед бол бид нарыг хүүхэд байхад маань тийм ээ. Одоо Монголын өвөг дээдсийг хүүхэд ахуй цагаас нь маш олон зүйлийг хийлгэж, сургаж, дуршиж ингэж туулах аргуудыг ашигласнараа бол хүүхэд төлөвшлийнхаа насн дээр өөрийнхөө чиг хандлагыг бол тодорхой болцсон байдаг. Гэтэл бидний одоо боловсролын тэр залгамж чанар маань жалдагдсан. Одоо шинэ үеийн боловсрол маань бол яг хүнийг тэгж нээх, төлөвшүүлэх, хөгжүүлэх, чиглүүлэх тэр хандлагаас бол илүү жоохон хол, хит их мэдээлэлсэн, хит их одоо академик одоо тийм боловсролыг, мэдлэгийг илүү хөндрөөж ихсэн байдалтай тийм ер нь бол хандлага яваад байгаа. Тэгэхээр нэгэнт яг хуу систем бидний одоо сургаж хөгжиж байгаа систем маань мэдээж ийм байлаа гэд бид нар анхнаасаа л би өөрийгөө нээгээгүй штэ. Өөрийгөө би өдөө болтол олоогүй штэ. Би жишээл хамгийн сайн хийж чаддгаа өдөө болтол олж нээгээгүй штэ гэж ингэж ямар нэгэн тогтолцоороо ч юм уу тэрэнд одоо бороогоо жигснээрээ бол бид нар хожихгүй л дээ. Бид нар хожихгүй. Тийм учраас бид нар аль болохоор мэдээж ингээд болоод өнгөрсөн бид нар үнэхээр хүүхэд байхдаа бид нарыг зөв чиглүүлж, бид нарыг нээж олон юмд ингэж одоо сорил туршилтуудыг хийх ч юм уу те. Өөрийнхөө одоо зан чанар чаддаг хамгийн сайн чаддаг зүйлээ олоход чиглүүлж исэн тийм зүйл бол үнэхээр байхгүй. Бидний одоо сурж хөгжсөн боловсролын тогтолцоонд тийм зүйл байгаагүй. Гэхдээ ер нь л одоо ч гэсэн бид нар ороотойгүй. Одоо ч гэсэн бид нар өөрийгөө ирж хайх тэр ирлээ зогсоож болохгүй. Өөрийгөө нээх, өөрийгөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ олох тэр ирэл хайгуулаа хязгаар зогсоож болохгүй. Тэгэхээр хүн мэдээж маш олон зүйлд тийм ээ. Өөрийгөө сорж, дуршиж, оролцож, үзжээж одоо үнэхээр чадахгүй юу гэдгээ хүн тэгж л мэдэж аавна шүү дээ. Өөрийгөө хамгийн сайн хийж чаддаг, өөрийнхөө хамгийн одоо хүсэж тэмүүлж байгаа зүйлээ тэндээс л олж авна. Тийм учраас бид нар энэ юу гэдгийг за би энэ нэг мэргэжлийг ингээд санаандгүй сонгоцсон юм аа тийм. Би угаасаа энэ мэргэжлээ төдөн жил сурцсан учраас одоо би нэнгэрэл явхаас аргагүй гэж өөрийгөө ингэж нэг хайрцагт оруулж тийм ээ. Өөрийгөө нэг тийм дургу зам руугаа оруулж тэр замаар насан туршдаа нэг өөрийнхөө хүсэж мөрөөддгүү дургу зүйлээрээ дургу зам руугаа ингээл одоо гэлтрээл тийм ээ. Ингэснээрээ бол хүн ямар нэгэн яг өөрийнхөө хийх ёстой зүйлийг, өөрийнхөө бүтээх ёстой зүйлийг бүтээж чадахгүй юм аа. Ингэснээрээ хүн өөрийнхөө амьдралыг зүгээр л нэг одоо нэг тийм гарахны тойрогт тийм ээ. Гарахны өдөр тутмын нэг юм нэгэн хэвийн тойрогт ямар нэгэн хөгжил дэвшил, дотоод хөгжил дэвшил байхгүй, хүсэл тэмүүлэл байхгүй. Өглөөнөөс ороо хүртэлх нэг л ажил юм хэмнэлээр амьдрснараа бол
хүний амьдралд ийм том дэвшил нөгөө нэг анх нөгөө бид нар төрөхдөө тодорхой зорилго хийж бүтээх зүйлтэй ирсэн шүү дээ. Түүнийгээ олоогоогоос үүдээд бид нар бүгд л ингээд хүн сүрэг мэт тийм ээ. Нэг л хэвийн санаачлаггүй нэг тулах тойрсон ийм хэв маяг бол бидний амьдралыг улам их үрж байд юм аа. Бид нар өөрийнхөө одоо хамгийн сайн хийж чаддаг ер нь хамгийн би энийг л хийж чадах юм байна гэдэг тэр гол зүйлээ ер нь олохын тулд яах ёстой вэ тийм ээ? Түүнийхээ төлөө амьдрах. За энэ хэсэг ер нь буруу олчлаа. Саяны яг 1 2 3 хэсгийг хасчаарай. За дахиад ихнээс нь явчих. 3 2 1. За тэгэхээр хамгийн чухал зүйл маань тийм ээ хүн өөрийнхөө яг хийх ёстой зүйлийг хүсэж мөрөөддөг зүйлийг хэрвээ олж тодорхойлж чадвал тэр амьдрал хамгийн сайхан амьдрал, хамгийн жаргалтай амьдрал, хамгийн тэмүүлэлтэй амьдрал. Гэтэл бид нар тойрон хүрээлж байгаа нэг хэлбэртэй хэн нэгний шахалтаар ч юм уу тийм ээ юу гэдгийг за би энэ мэрэгжлийг сонгоцсон юм чи ингээд явхаас аргагүй. За эсвэл нэг энэ ингээ өнгөл мөнгө олчиж जैन би энийг ингээ хамаагүй ер мөнгө олчлаа гэвэл би юу ч хамаагүй хийчих гэдэг юм уу тийм. Эсвэл хаана л одоо ашигтайг энэ хаана л одоо юу гэдгийг тийм тэнд одоо алт гарлаа гэвэл тийшээ очиж алт тухдаг ч юм уу. Эсвэл за тэр оронд одоо өндөр цалин өгж яаг гэвэл хаан ч хамаагүй очиод хар борч юм уу ингээл дургу хүсээгүй зүйлээ хийгээд явснараа бол хүн яг өөрийнхөө амьдралын утга учирыг олж чадахгүй. Бид нар өөрийнхөө амьдралын гол зорилгыг одоо мөнгө олох ч гэдэг юм уу тийм. Эсвэл мөнгө олоод амьдралаа гоё болгоно гэж боддог. Гэтэл үнэндээ одоо тодорхой жишээ хэлье л да. Одоо миний үеийнхэнд миний найзууд дунд ч гэсэн мөнгөний эрэлт тийм ээ. Одоо 2000-ад оны үед ч юм уу 2000 он гарч явах үед мөнгөний эрэлт тал тийшээ оронд руу явсан зөндөө найзууд маань байна. Тэд нар маань яг үнэхээр одоо ингээд эргээд уулзахад яг өөрийнхөө хүсч мөрөөддөг гоё жаргалтай амьдралаа бүтээж чадсан уу гэвэл бүтээж чадаагүй. Тэр найзуудын маань хүсэл мөрөөдөл мэдээж нэг л жижиг хэсэг нь одоо мөнгө цуглуулад машин аваад машинаа унаад гоё байранд ингээд орсон байж болно. Гэхдээ тэглээгээд хүний амьдрал ингээд дуусчихгүй шүү дээ. Тэгээ дараа нь одоо яах вэ тий? Машин одоо унчлаа гэ дараа нь яах вэ? Нэг байшинд орчлоо гэд дараа нь яг яах вэ? Тэгэхээр тэр мөнгө гэдэг байгаа зүйл маань амьдралын нэг жижигхэн хэсэг, жижигхэн нэг зүйл юм шүү. Энэ маань амьдралын хамгийн гол зорилго маань биш юм шүү. Гэтэл бидний үеийнхэн маань одоо үеийн найзууд донд маань хамгийн их алдчихж байгаа зүйл маань энэ зүйл дээр л их алдчихж байна л да. Бүгд л мөнгө олохын тулд одоо таарсан бүхнээ хийж जैन тийм ээ. Бараг ухаж болохоор газар болгоныг ухаж байна тийм ээ. За тэгээд ашигтай гэхэл бүх юм руу хошуурж байна. Энд тэндээс авчирч болсон болоогүй бүх юмыг авчирч зарж байна. Тэгэхээр эцсийн эцэд энэ үл нэг Монгол хүнийхээ карманаас нэг мөнгөний аваад чанартай чанаргүй зүйл өгснөөрөө энэ бидний амьдралын гол үнц нь утга учир маань болж чадахгүй. Гэтэл түүний оронд яг хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг би энийг л хийн. Энэ л миний одоо амьдралын гол утга учир маань үүнийхээ төлөө л амьдрнаа гэж явж байгаа бас хэсэг хүмүүс байна, бас хэсэг залуучууд маань байна. Одоо зөвхөн одоо арьсаар тийм ээ, арьс ширээр гараараа ингэж одоо цүнх тийм ээ, монголчуудын тэр гөрмөл сүлжмэл чөдөр ногт зангиддаг тэр одоо технологиг ашиглаж цүнх уралдаг. Тэр цүнхээ одоо гадаадд болон монголчуудад ингэж хүргэж байгаа. Би энэ цүнх ураллыг л хөгжүүлнэ гэдэг зорилго тавьсан залуу хүн байж байна. Эсвэл зарим нэг залуучууд маань би одоо энэ программыг бичээл би дэлхийд энэ програмаа дэлхийн нийтэд зарж чадах би программыг л бүтээн гэдэг одоо программист тийм мөрөөдөлтэй залуучууд байж байна. За мэдээж одоо урлаг спортын чиглэлд дэлхийд маш олон юмыг хийх, дэлхийд өрсөлдөхүйц бүтээлүүдийг хийж байгаа хүмүүс байж байна. За ном бүтээлийн чиглэлд байж байна, үйлдвэрлэлийн чиглэлд байж байна. Гэтэл биднэрт өгшөө цаана маш олон хийх зүйлүүд их байна. Асуудал болгоны цаана хийх зүйл байна. Мэдээж бидний эргэн тойронд
болохгүй бүтэхгүй байгаа асуудлууд л бидний нүдэнд харагдаж байгаа. Одоо тийм ч юм болохгүй байна, тийм ч юм болохгүй байна, улс орон тийм байна, ийм бүтэхгүй байна, болохгүй байна гэсэн маш олон шалтгаууд эргэн тойронд байгаа. Гэтэл асуудал байна гэдэг асуудлын цаана хийх юм байна л гэсэн үг. Бид нар нөгөө өнцгөөс нь харах юм бол асуудлын цаана хийж бүтээх зүйл байна гэсэн үг. Тэгэхээр залуучууд бид нар тэр асуудлын цаана байгаа боломжийг олж харах. Тэр боломжийг нэг бидний хийх ёстой нэг зүйл маань л тэнд яваад байна гэсэн үг. Хийж бүтээх ёстой зүйл маань тэнд хоосон байгаад байна гэсэн үг, тийм ээ. Тэгэхээр үүнийг одоо эхнээс нь хараад одоо манай залуучууд өнөөдөр автобус ухсарчлаа монгол хүмүүс, тийм ээ. Монгол хүн өөрийнхөө оюун ухаанаар ухсарч байна. Барилга байшин, интерьер дизайнер монголчууд хэнийгч гуйхааргүй болж хэлж байна, тийм ээ. Тэгэхээр маш олон салбарт одоо монгол залуучууд өсөж хөгжиж чадж байна. Тэгэхээр бидний залуучууд ч гэсэн яг энэ залуучуудтайгаа мөр зэрэгцээд яг өөрийнхөө тэр хийж бүтээх ёстой мөрөөдөл, тийм ээ. Хэрвээ та нөгөө хийх ёстой зүйлээ олж хийгээгүй байгаа бол тэр чинь нэг газар хоосон орхигдоод тэр орон зай чинь хоосон үлдчихэж байгаа байхгүй. Хоосон үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар яг өөрийнхөө тэр мөрөөдлийн төлөө амьдрсан амьдрал хамгийн сайхан амьдрал. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа зүйлийг хийгээ явж байхад бусад зүйл таныг дагаад ирдэг. Таны араас өөрөө дагаад ирдэг. Тэр хаагаад байгаа мөнгө чинь таныг араас дагаад ирдэг. Тэр хаагаад байгаа нэр төр алдар хүнд чинь таны араас дагаад ирдэг. Тэгэхээр яг өөрийнхөө яг гол утга учираа амьдралынхаа утга учирыг өгсөн тэр зүйл рүүгээ чиглээгүй, түүнийгээ бүтээгээгүй, олоогүй цагт бидний бусад хийж байгаа зүйл зүгээр л цаг зуурын зүйл болж хуурдаг. Та ингээд эргэн тойрон найз нөхдөд харалтаа өөрийнхөө амьдралыг буцаагаад дүгнээд бод. Таны яг хийсэн зүйлүүд амьдралын чинь яг гол зорилго, гол утга учир болж чадчихэв нүггүй юу гэдг дээр л та эргээд нэг дүгнэлт хийгээд үз. Яг тэр цагт юу гэдгийг та хоосон алдар нэр олох гол, тийм үү? Юу гэдгийг ингээл янз бүрийн улс төрийн бүлэглэлүүдийг дагаж намраад ч юм уу, те? Эсвэл янз бүрийн хүмүүсийн юу гэдгийг ингээл нэг хүний суганд одоо хавчуулагдана гэж ярьдаг шүү дээ, тийм үү? Хүний нэг суганд хавчуулагдаал эсвэл нэг болсон болоогүй янз бүрийн мөнгө олж болно гэдэг юмнуудыг туршиж үзээл, тийм? Ингээд янз бүрийн хүмүүсийг дагаж дуурайгалаа. Тэнд ч ингээл ашигтай байна гэвэл тийшээч нэг намраал, энд ч нэг гой зүйл байна гэвэл ийшээч нэг намраал. Тэгэхээр яг нэг та яг өөрийнхөө гол нөгөө амьдралын жанжин шугам гол замаа олж авахгүйгээр олон зүйл рүү салаа зам руу ингэж явснараа амьдралынхаа хугацааг ямар ч утга учиргүй амьдралаа та үрж байгаатай адилхан болно гэсэн үг. Тэгэхээр бид нар залуучууд маань, тийм ээ, бидний энэ залуу нас гэдэг үл өөрийгөө сорих, яг өөрийнхөө тэр гол зорилго руу тэмүүлэх, зорилготойгоо холбоотой уялдсан зүйлүүд дээр өөрийгөө сорж нээх ийм л цаг хугацаа байдаг. Тэрнээс хойш бид нар одоо жишээлбэл ямар нэгэн утга учиргүйгээр утга учиргүй зүйлүүдийг, тийм ээ, утга учиргүйгээр ямар нэгэн зорилго тэмүүлэлгүйгээр ингэж олон жижиг тийм зориггүй зүйлүүдийг хийснээрээ бол амьдралаа асар их үрж байгаамаа. Өөрийгөө та алдчихж байгаамаа. Та өөрийнхөө хүн чанарыг, өөрийнхөө мөн чанарыг алдчихж байгаа юм шүү. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар гадагшаа ирж хайж, тийм үү? Гадагшаа чиглэнэ гэдэг маань одоо нэр хүндийг, ашиг алдрыг, эсвэл одоо мөнгө төгрөгийг, амжилтыг ингэж ирж хайгаас илүүтэйгээр өөрийгөө урьж хайж, өөрийнхөө дотор байгаа тэр зөн өөрчлөн өгөгдсөн тэр нэг өгөгдөл, тийм ээ, анх биднэрт өгөгдсөн тэр нэг зөн совин мэдрэмжийг илүү сонсож би яг юуг илүү хийх чадах уу, тэ? Хэний ч бүтээгээгүй тэр чадахгүй тэр зүйлийг хийж чадах танд нэг өгөгдөл авьяас чадвар байгаа. Түүний рүүгээ өнгөж, түүнийгээ олсон хүн хамгийн азтай, хамгийн аз жаргалтай. Түүнийгээ хойноос явсан хүн амьдрал хамгийн утга учиртай. Залуучууд бидний
гаргаж байгаа алдаа бол бусдыг даган дуурайх одоо ийм сүргийн одоо ийм сэтгэлгээний дунд тийм ээ. Яг л бусдтай ингэж адилхан тэр тэгсэн бэл би тэгнэ. Тэр ингэсэн бэл би ингэнэ гэдэг ч юм уу тийм. Одоо эцэг эхчүүд маань ч гэсэн тийм үү үр хүүхдүүдтэй ингээд одоо амьдралд нь хамгийн их одоо саад бэрхшээлийг зарим үед учруулад байдаг. Жишээлбэл ингээд хүүхдүүдтэй ингээд ингэж зөвлөж байгаа байхгүй. Минийхөө одоо төрөө албаа агч бол төрөө албаа агч бол минийхүү астай юу гэдгийг зогтмол цайлантай амар одоо халагдана гэж байхгүй. Ер нь тэгээд хийхэд ч амарч гэдэг юм уу тийм. Ингэж үр хүүхдүүдтэй бид нар ингэж амар хялбарыг хайсан тийм ээ. Өдөр хоног аргацаасан тэр хүнийг өөрийнхөө хүсч дуртай зүйл рүүгээ хий гэж хэлхийн оронд минийхүү амар хялбар юм хий гэж ингэж зөвлөж болохгүй. Ингэж бид нар залуучуудаа алж болохгүй. Тийм ээ. За бас ахаад нөгөө талаас одоо бидний ээж аавууд маань үр хүүхдүүдтэй тусалж байгаа юм шиг бодоод байгаа боловч нөгөө зарим нэг талаараа одоо үр хүүхдүүд алаад байдаг. Жишээлбэл одоо за ингээл бахи юм дээр нь ингээл зөвлөөл одоо чи тэгж болохгүй ингэж болохгүй тэрний хүүхэд тэгж яах чинь чи ингэж болохгүй чиний одоо ингээд нэг хүүхэд нь нэг дуртай зүйлээр ингээд нэг бизнес босгох гол ингээд нэг 2 жил ингээд явангууд чи ингэж чиний одоо ер нь бизнес хийнэ гэж юу байдгийг чиний ер нь захирал хийнэ гэж юу байдгийг чи зүгээр л мөрөөрөө зүгээр нэг айтайхан таарсан ажиллаа хийгээл цалингаа аваад ингээд амьдрал баравч гэдэг юм уу те. Тэгэл нөгөө өлгөөнөөсөө гараагүй одоо залуучууд тийм ээ. Аав ээжийнхээ өрөөс гараагүй гэдэг шиг нөгөө байнга өмнөөөр нь орж бүх юмыг зааж зааварлаад бүр ядаж л ингээл хамт амьдрал хажуудаа хамт амьдрал өдөр болгоных нь юмыг заагаал баг юу идэх ууж уух юу өмсөж зүүх юу хийж болох юу хийж болохгүй гэл бүх юмыг ингээл зааварлаад ахаар одоо зарим залуучууд маань яаж юм нэхэр өөрөө амьдрал шийдвэр гаргадаг баг ажлаа сонгохдоо хийх зүйлээ сонгохдоо баг эхнэрээ сонгохдоо хүртэлтэй одоо баг эхнэртэйгээ хизээ унтах вэ гэдгийг хүртэл баг ээж аваасаа асуух хэмжээний баг найз охинтойгоо болцохдоо хүртэл тэр мөнгөө ээж аваасаа гуйх хэмжээний ийм эмгэнэлтэй ийм инээдэмтэй бид нар эр биеийн цэнд хүрчээд тийм ээ ингэж өлгийтэй хүүхэд мэт аав ээжийнхээ өөрөөс гарахгүй ингэж амьдрах юм бол бидний нөгөө амьдралын гол зорилго чинь шавар шалбагтай утгалдана гэсэн үг. Утга учиргүй хин нэгнийг бөөцөөлөгдсөн хин нэгний өрөөс гарч чадаагүй ийм л амьдрал донд бид нар амьдрна гэсэн үг. Тэгэхээр энэ дашрамд бас ээж аавуудтай ч гэсэн бас хэлмээр байна л да. Монгол хүмүүс үр хүүхдээ ингэж бөөцөлдөг байгаагүй. Ингэж одоо хажуудаа аваад бүх юмыг өмнөөс нь шийдвэр гаргадаг тийм амьдралд нь бүх юмыг шийдвэр гаргадаг ингэж байж болохгүй юм. Ингээд үр хүүхдүүдээ та үнэхээр л өөрийнхөө амьдралыг бүтээг утга учиртай бүтээлч тийм хүн болгоё гэж бодож л байгаа бол тэр хүмүүст өөрөө шийдвэр гаргах, өөрөө сонголтоо хийх тэр боломжийг л олгож өгөөч ээ. Тэр хүн өөрийнхөө тэмүүлэлээр өөрийнхөө амьдралд өөрөө шийдвэр гаргаад тэр амьдрал бол тэр хүний л өөрийнх нь амьдрал шүү дээ. Тиймээс эртхэн бие даалгаад ингээд тэр боломжийг олгож өгөөч ээ. Тэгэх юм бэл таны үр хүүхдүүд таны одоо энэ таны хажууд байгаа тэр залуу 90 цент хүрсэн тэр хүүч нь ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдийн төлөө ингээд жигүүрлээд нисэх мэт ингээд амьдргээ. Тэр амьдрал нь үнэхээр саад бэрхшээлтэй хүнд хэцүү байж болно. Бидний тэр сонгосон зам үнэхээр бартаа саадтай байж болно. Үнэхээр амар хялбар олдчдаг амжилт бүтээл амар хялбар алга уруулахын дайтай хүн өөрийгөө танин мэдчихдэг зүйл биш юм аа. Хүн өөрийнхөө тэр дотоод мэдрэмж, өөрийнхөө тэр зүн совинд хөтлөгдөж тийм ээ. Өвөг дөөцийн хід бүтээж байсан
чаддаг байсан тэр зүйлийг судалж мөн өөрийнхөө зан чанар, өөрийнхөө тэр мөрөөдөлтэй ойрхон зүйлүүд рүү илүү төвлөрч нэг тэр жанжин одоо шугамтай огтлцож байгаа тийм зүйлүүд дээр илүү хүн өөрийгөө сорж дуршиж үтснээрээ хүн өөрийгөө илүү олж нээж танин мэдэх зам маань илүү нэг одоо илүү дардан болох юм аа. Тэгэхээр залуучууд бид нар өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр явхад өөрийнхөө дуртай дурлсан тэр зүйл рүү явхад биднэрт мэдээж олон саад бэрхшээл, олон хүнд хэцүү зүйл тулгардаг. Захаас аваад олон шалтгуудыг бид нар тоочж болно л доо. Одоо мөнгө ч гэдэг юм уу, боломж ч гэдэг юм уу, танил тал ч гэдэг юм уу, эсвэл одоо нийгмийн байдал ч гэдэг юм уу те. Олон шалтгуудыг бид нар тоочж болно. Гэхдээ хийх хүн аргаа олж чаддаг, хийхгүй хүн мянган шалтгаан тоочж чаддаг гэдэг. Тийм болохоор бид нар хүнд хэцүүч гисэн тэр өөрийнхөө замнаасаа тийм өөрийнхөө хүсч мөрөөдсөн зүйлийн хойноос бид нар хөөцөлтөөсөө 1 жил, 2 жил хамаагүй бид нар 1 жил, 2 жил үнэхээр автобусны ч мөнгөгүй тийм үнэхээр одоо найз сүтэйгээ хоолнд орох ч мөнгө байхгүй, ээж аавдаа туслах ч мөнгө байхгүй тий. Цагаан сараар нэг хэдэн төгрөг өгчий гэсэн чи тэгж ийм байдалтай бид нар явж болно. Заавал бид нар өнөөдөр маргааш шууд бид нар асар их мөнгийг олохгүй байж болно. Гэхдээ хамгийн гол нь чухал нь та өөрийнхөө яг хийх ёстой, бүтээх ёстой зүйлийн хойноос хөөцөлдөж түүнийхээ төлөөл тэмүүлж амьдарч байгаа бол тэр чин таны өөрийн чинь байх ёстой тэр оргилд хүрэж чаднаа. Байх ёстой тэр оргилд тэр алдарт хүрэж чаднаа. Тэрнээс биш бусад сонголтууд, бусад бидний хийж байгаа үйлдэл зүгээр нэг цаг зуурын зүгээр нэг хоосон чанар төдий. Бид нар өнөөдөр ямар нэгэн зориггүйгээр мөнгө олсон тохиолдолд тэр маань маргааш өргөдөө дуусна. Өнөөдөр бид нар хуурамч юмыг хийж бүтээгүйгээр хоосон алдар нэрийг олсон тохиолдолд тэр маргааш шороотой хутгалтна. Тэгэхээр бид нар цаг зуурын, цаг бусын ийм зүйл рүү хамаг амьдралаа ингэж өрөх, хамаг цаг хугацаагаа утга учраа ингэж өрөх хэрэггүй юм аа. Хамгийн гол зүйл рүүгээ бүгдээрээ төвлөрч түүнийхээ төлөө өөрийгөө зориулж, түүнийхээ төлөө зоригдож амьдраасаа. Тэр л амьдрал хамгийн сайхан. Заавал тэр сонгосон зам маань бид нарыг асар баян болохгүй байж болно. Асар олонний танил нэр хүндтэй болохгүй ч байж болно. Гэхдээ энэ бол таны л хийх ёстой, таны сонгосон хамгийн гол нь тэр зүйл чинь танд л өөрт чинь утга учиртай байх. Тэр л сайхан. Тэрнээс бид нар бусдад харагдах гэж, бусдад таалагдах гэж, бусдад яах бол гэж, бусдад үзэгдэх гэж ингэж тэр хоосон зүйлийн араас хөөцөлдөж амьдрах амьдрал бол үнэхээр сайхан амьдрал биш ээ. Тиймээс өнөөдрийн зорилго бол залуу хүн та өөрийгөө дотгошоо өнгөж, өөртөөгөө ярилцаж өнөө хүртэлх тэр туулсан амьдралаа нэг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж, тийм ээ? Юун дээр алдаж, юун дээр онсон. Энэ дундаас хамгийн танд аз жаргал өгжсэн тэр зүйл чинь юу байна вэ гэдгийг олж үнэхээр дуртай зүйл чинь байх юм бол хамаагүй тэрийг цалингүй чамааг өнөөдөр бид нар хийж болно шүү дээ. Бид нар өнөөдөр өндөр цалин гээд дургүй ажиллаа, өдрө болгон ажлын мал мэт тийм ээ, сонирхолгүй зүйлээ хүчээр ингэж хийх энэ уйтгартай амьдрал, энэ эргээд бодоход танд хэцүү байх болно. Тийм учраас та үнэхээр тэр хайрлж чадах, үнэхээр амьдралаа зориулж чадах тэр зүйлийнхэн төлөө тийм ээ. Тэр зүйлийнхаа олохын төлөө өнөөдөр бүх зүйлээ зориулаасай. Цаг хугацаа, хорон мөч бүрийг зориулаасай. Түүнийгээ олчих юм бол таны амьдрал тэр мөчөөс эхлээд, тэр үеэс эхлээд
таны амьдрал хамгийн утга учиртай амьдрал байх болно. Өнөөдрийг хүртэлх туулсан амьдрал чинь ямар ч замаар замсан байж болно. Аав ээжийн шалгалт тулгалтаар, найз нөхдийн шалгалтаар, эсвэл санаандгүй байдлаар, тийм ээ, санаандгүй байдлаар мэргэжлээ сонгогдсон, эсвэл нэг мөнгө олох гэж нэг янз бүрийн хүссэн, болсон болоог янз бүр юм хийгээд явцсан. Ингээд янз бүрийн зүйлийг та туулаад ирсэн байж болно. Гэхдээ маргааш та яг энэ чигээрээ байх албатай гэсэн үг биш юм аа. Үнэхээр таны энэ одооны бүтээсэн байгаа энэ амьдрал чинь, энэ туулсан замнал чинь танд үнэхээр утга учиргүй, сонирхолгүй, үнэхээр таны гол тэмүүлэлтэй чинь нийцэхгүй байгаа бол та өнөөдөр амьдралдаа шийдвэр гаргаж чадна. Өнөөдөр та өөрчлөлт хийж чадна. Өнөөдөр та бүх өнгөрсөн зүйл дээрээ дүгнэлт хийгээд маргаашаас та өөрөөр замнаж болно. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд ойролцоо зүйлийг уншиж, судалж эхэлж болно. Тэр салбарынхаа хүмүүстэй уулзаж, ярилцаж, өөрийгөө дуршиж, шин зүйлүүдийг хийж, тийм ээ. Тэдгээрээс өөрийгөө олон давуу чанаруудаа нээж олж чадна. Тэгэхээр тэр л амьдрал танд хамгийн их гоё утга учиртай, хамгийн сайхан өөрийнхөө үлдсэн амьдралыг та яг л өөрийнхөө тэр тэмүүллийн дагуу, тийм ээ, өөрийнхөө яг мөрөөдлийн дагуу зориулах тийм боломжийг та нээгээч. Тэгэхээр энэ бүхнийг базаад нэг үгээр хэлэхэд өөрийгөө хэрвээ олж чадах юм бол бусад зүйл таныг олоод ирнэ гэж ярьдаг. Монголчууд тэгж ярьдаг. Хүн өөрийгөө олж чадах юм бол бусад зүйл таныг олоод ирнэ. Тэгэхээр бид нар өөрийгөө олохгүйгээр бусад зүйлийг л хайгаад яваад байна. Бусад зүйлийг хайж явсаар хагаад амьдрал маань дуусаад байна л гэж гол санаа хэлэх гээд байна л да. Тэгэхээр хүн өөрлөгөө төвлөрч өөрийгөө олсон цагт нөгөө нэг хайгаад байгаа бүх зүйл чинь нөгөө одооны бидний амьдралаа зориулаад байгаа тэр бусад зүйл таныг олоод таны араас дагаад хүрээд ирнэ. Тийм учраас өнөөдөр залуучууд бид нар өөрлөгөө өнгөж өөрийнхөө хамгийн тэр гол амьдралын жанжин шугам, гол хийх ёстой зүйлээ тодорхойлоорой гэж уриалж байна. За тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.